Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нарт энэ тараагдж ирсэн тайлантай бол танилцлаа. За тус тайлан бол ер нь яам төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын одоо тухайн жилийн дүнг тавьсан тайлан байхаа гэж бодож байна, тийм ээ. Тэгэхээр энэ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бол ер нь салбарын сайдын болон баг бүрэлдэхүүний одоо ажлын гүйцэтгэл ялангуяа хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бол 65% гэж одоо дүгнэгдэжээ. Тэгэхээр энэ 65% юу хэлж байна гэхээр энэ иргэдийн өдөр тутмын одоо амьдралын хүнс хөнгөн үйлдвэрлэл, газар тариалан, за одоо мал аж ахуй тулгамдж байгаа одоо энэ иргэд аж ахуй нэгжүүдийн асуудлыг 65%-тай шийдвэрлсэн гэж үзэж болох уу? За хэрв тийм бол хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хувьд бол хамгийн өндөр татаас урамшуулал авдаг яам байгаа. Хэрв тийм юм бол өнөөдрийн махны үнийн өсөлт, экспортын гарц, хүнсний өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, нийлүүлэлт нэмэгдэж үнийн өсөлт доктортой болж импортын хамаарал буурсан гэж ойлгогдохоор байна. Энэ тайлангаар. Гэтэл энэ дүгнэлттэй харамсалтай нь би бол одоо ерөөсөө санал нийлэхгүй байна. Тухайлбал жилийн өмнөх үхрийн цул махны үн 22 мянгатай байсан бол одоо 30 мянга болсон. Хоньны мах 17 мянгатай байсан бол өнөөдөр 22 мянгатай байна. Сүү 3500 жилийн өмнө 3500 төгрөгтэй байсан бол 4500 болж өссөжээ. За үйлдвэрлэл нийлүүлэлт нэмэгдээгүй байна. Би том дүнгээрээ ярьж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ үнэлгээ бол ер нь бол 65% бол би бол худлаа үнэлгээ гэж хэлэх гээд байгаа. Хяналт шалтгааны газар. Энэ инээч доогуур үнэлгээ авах ёстой. Тэгэхээр ер нь зүгээр яг үнэ хэлэхэд хэдүүлээ энд нэг үнэлгээ хийсэн болоод энэ хувийг нь бид нар яриад ингэж ярих нь яг үнэ хэлэхэд бол одоо шаардлага байгаа мó гэж шүүмжлэх гээд байгаа. Тэгэхээр үнэлж байгаа үнэлгээгээ бид нар бодиттой иргэн аж ахуй нэгжийн амьдралд өөрөө тулгарч байгаа бодит асуудлыг шийдэж чадсан эсхийг бодитоор хэмждэг ийм ярьдаг KPI үзүүлэлтийг одоо тийм л үзүүлэлттэй болмоор байна. Алдаа гарах юм бол холбогдох сайд, удирдлагууд нь хариуцлага тооцдог. Тийм механизмтай ийм KPI үзүүлэлтүүдийг нэвтрүүлмээр байна. Тэгэхгүй бол одоо үндсэндээ энэ үнэлгээнд бол би итгэхгүй, энэ бол үр дүнгүй тайлгнал байна л гэж үзэж байна. Тэгэхээр баг одоо асуулт гэхээсээ илүү би зүгээр санал хэлээд үгээд дуусгачих.